Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Манай өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай сувг нь Монголд олсон үнэн бодит гэмт хэрэгүүдийн талаар ярьдаг. Мөн гэрч олон шүүгдэгчдийн мэдүүлэг, шүүхийн шийдвэр, шүүх шинжилгээгээс та бүхэнд хүргэдэг байгаа. Тэг өнөөдрийн ярих хэрэг маань 2018 онд болсон нэгэн харамсалтай хэрэг байна. Тэг энэ хэрэгт 2 хүн холбогдсон бөгөөд шүүгдэгчдийг А болон Б гэд яриад явна. Дөнгөж хайр гарч байгаа залуучууд манаас дуустал нь сонсороо гэж хүсмээр байна. Тэгээ бүгдээрээ хэрэгээ шүүгдэгчдийн биеийн байцаалтаас эхлүүлцгээе. Шүүгдэгч аав нь Монгол улсын иргэн Сүхбаатар аймагт төрсөн, хэрэг олох үед 23 настай байсан. Эрэгтэй, бүрэн дунд боловсралтай, мэрэгжилгүй, хуваараа хөдөлмөр эрхэлдэг. Ах эгч нарын хамт Сүхбаатар аймагт орчин суух хаягтай, урд нь ял шийтгэл хэдэлж байгаагүй юм байна. Шүүгдэгч Б нь Монгол улсын иргэн, мөн адил Сүхбаатар аймагт төрсөн, хэрэг болох үед 24 настай байсан эрэгтэй, бүрэн дунд боловсралтай, алт мөнгөний дархан мэрэгжилтэй, нэгэн компанид дуудлагын засварчин ажилтай, ам бүл 3 эгч нарын хамт Сүхбаатар аймагт орчин суух хаягтай. Мөн адил урд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй юм байна. Шүүгдэгчдийн холбогдсон хэргийн талаар дуртахад шүүгдэгч аав Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 25 дахь эмийн сангийн автобусны буудлын ойролцоо иргэн анандыг аптекаар духан тус газарт нь зоож амь насыг нь хохироосон хэрэг толбогдсон. Харин шүүгдэгч байна. Тухайн шөнө мөн UB Palace-ийн орчим хохирогч тулгаа итгэл нарыг зодож гэмтэл учруулсан хэрэг тус холбогджээ. Ингээд тухайн өдөр юу болсон талаар тодорхой хэмжээний ойлголттой болохын тулд гэрчүүдийн ярианаас та бүхэнд хүргэе. Хохирогч итгэл тухайн болсон өдрийн талаар ярихдаа найз ананд нь гадаад явах гэж байсан учраас явахаас өмнө гаргаж өгөх зорилгоор уулзцгаасан. Тэд анандын гэрт цугларсан бөгөөд итгэл найз баяраатайгаа анандын гэрт очиход анандын гэрт амраа тулгаа 2 ирчихсэн байжээ. Ингээд 5 найз уулзалтаж байгаад шөнийн 2 цагийн үед UB Palace-ийн хажууд байдаг Coco Banana нэртэй бааранд ороод тус бүр 0.33 литрийн Tiger нэртэй шар аягнаас 2-2-ыг ууцгаажээ. Тэгээд бүжиглээд цагийг өнгөрүүлээд байж байтал 4 цагч болоод баар хаахаар болсон байна. Баарнаас төрүүлээд ананд амраа тулгаанар замын эсрэг талд байдаг түүцнээс тамхи авах зорилгоор төрүүлж гарч явсан бөгөөд араас нь итгэл баяраа 2 гарч явсан. Яг итгэл баяраа 2 UB Palace-ийн хашаагаар гарах үед шүүгдэгч нар буюу А болон Б нар итгэл баяраа 2-т хандаж муухай хараад байна уу мангар бацаануудаа гэхээр нь итгэл баяраа 2 ямар нэг юм хэлэлгүй тоолгүй цааш явхад урдаас нь нөгөө төрүүлж гарсан 3 найз нь хурж ирээд тэгээ бөөнөрөө зогсоод тамхи татцгаасан. Тэгээд ээж байтал шүүгдэгч нар тухайн 5 залуу дээр очиод хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. Тэгээд заамталцаад салах гээд оролдоод байж тал энгийн хувцастай 2 залуу ирээд та нар олоолаа ээж болооч гээд тэгээ нөгөө 2 шүүгдэгчийг 5 залуугаас салган тусгаарлаад болцгоо гээд тараасан. Тэгээд өнөөх маргаанчаас дууслаа гэж бодцгоогоод тэгээд 5 залуу маань такси бариад машинд суутал машины арын хаалгыг онгоолгоод шүүгдэгч нар дайрсан. Машинаас тулгаа ананд мөн амраа нарыг буулгаад хоорондоо зодолдоод эхэлсэн. Итгэл баяраа хандаж бууй гэхэд баяраа гартаа аптек болон дорцоо винтер барьсан байж тээ гэж хэлж байж гэтэл нөгөө хэд чинь хоорондоо бужигналдаа зодолдож байгаа. Яг энэ үед болохоор тулгаагийн хөл рүү нь хатгаад авах шиг тийм мэдрэмж төрсэн байна. Энэ хооронд нь баяраа итгэл 2 бууж ирэхэд шүүгдэгч нар аль хэдийн өөрсдөө унаж явсан машинд суугаад цухтагаа явчихсан. Тэгээд тухайн таксинд буцаад тулгаа болон ананд итгэл баяраа дөрөв суухад амраа байгаагүй. Генетхэн амрааг хайгаад юу илээ яагаад алга болчоо гэд агуу бол нөгөө 2 залууч нь машиндаа суулгаад сая аваа явчуу гэж хоорондоо ярилцаад бодоод тэгээд тухайн таксины жолоочоос түрүүний явсан пүрүүс 30 араас очиод өгөөч хэмээн таксины жолоочод хэлсэн. Таксины жолооч 25 дахь эмийн сангийн уулзар дээр явж очиход өнөөх машин нь гэрлэн дохио асчихсан зогсож байж итгэл машинаас буугаад тухайн машины арт талд нь явж очиод хаалгыг нээтэл өөдөөс нь жигээд эхэлсэн. Зөрүүлээд итгэл жилдсэн ба машинаас шүүгдэгчд нар мөн л нөгөө торцоо болон аптектай бууж ирээд зодоон нь үргэлжилсэн бөгөөд BBC хөөгөөд зам хөндлөн гарч сүлжин зодтолдож эхэлсэн ба энэ үеэр ананд болон итгэл нар нь хүнд гэмтсэн. Яг тухайн залуучуудын зодооныг харсан нэгэн гэрч байдаг. Гэрч тухайн болсон хэргийн талаар харсан зүйлсийг ярихдаа
Toyota Prius 20 маркийн цагаан өнгийн суудлын автомашинтай 0-4 цаг өнгөрч яхад 10 дугаар хорооллоос 25 дугаар эмээс ангийн уулзраар дээш эргээд явж байтал зам хөндлөн цагаан цамцтай нэг залуу гүйгээд гарсан ба араас нь бас нэг залуу гүйсэн. Нийт 3 залуу бие биенийхээ араас хөөцөлдөөд баруун талаас зүүн тал руу гүйгээд зам хөндлөн гарсан. Тэгээд эхэнд нь гүйж байсан залуу араас нь гүйж байсан залууг түүцний орчин буудал дээр хөлдөн дэгээ хийж унгаагаад өшөглөж цохиж эхэлсэн. Тэгтэл тэр хоёрын араас гүйж байсан залуу гүйгээд очиход цохиж байсан залуу эргэж хараад тэр залууг гараараа цохих үед тэр залуу толгоогоороо газарт маш эвгүй унсан. Энэ үед задуулсан хоёр залуугийн найз нь бололтой хоёр залуу хаанаас юм гараад очиход цохиж байсан залуу цухтаагаад зам хөндлөн UB Palace-ийн тал руу гараад явчихсан. Тэгээд цаашаа хаашаа явсныг нь хараагүй тэр зогсон залуугийн араас бас нэг өөр залуу хаанаас ч юм гарч ирээд араас нь явж байснаа буцаад миний ард талаас замын голоос саарлангийн Prius 30 маркийн автомашинд суугаад маш өндөр хаацтай гэмтлийн уулзуур чиглээд хойшоо явсан. Буудал дээр үлдсэн 4 залуугийн нэг нь зүгээр үү босооч гээд газар дунсан залуугаа татаад исэн. Би тухайн үед машин дотроо сууж байсан ба намайг тэр 4 залуугийн нэг нь такси юу гэж асуухаар нь тиймээ сууг гэхэд нэг залуу газарт хөвтөж байсан нэг найзаагаа өргөөд миний машины арын судал дээр хөвтүүлсэн. Тэр залуу ухаангүй байдалтай байсан ба толгойн дух хэсгээс нь бор өнгийн зүйл гарсан байсан ба цус ууг газраас нь гарч байсан. Тэр 4 залуу манай найзын туханд нь аптекаар зоочихсан байна. Хурдан яваарай. Гэмтэл оруулаад өг гэж хэлсэн. Бас нэг залуу нь зүрх өвдөөдөө амьсгалж чадахгүй байна гэд орилоод яваад исэн. Би чадах чиний гэрээ хурдан явж гэмтэл дээр очиод тэд нарыг буулгасан. Ухаангүй байдалтай болсон залууг нэг нь өргөөд эмнэлэг оруулсан. Нөгөө 3 залуунд буугаад алхаад эмнэлэг орсон хэмээн мэдүүлэг өгсөн байна. Зам дээр таарсан сайхан сэтгэлтэй таксины жолоочид дайгдан залуус эмнэлэг төргүүлж тусламж авсан боловч хүнд бэртлээ даахгүй. Гадаад явах гэж исэн цэл залуухан залуу өвд болсон юм. 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр талигаачид шүүх шинжилгээ хийсэн бөгөөд гол гэмтэл нь духны зүүн хэсэгт том шарах үүссэн явдал байв. Энэ шарах нь гавлын ясанд нэвтэрсэн тархи руу хүртэл орсон цөмөрсөн хугарал байсан. Үүний улмаас тархи гэмтэж цус хураад тархины эдэн нэцэрчээ. Эцэст нь тархи хэвийн ажиллагаа болоод зүрх амьсгал зогссон гэж ойлгож болно. Энэ гэмтэл нь нэг удаагийн хүчтэй цохилтоор үүссэн хэмээн шинжээж дүгнсэн. Түүнээс гадна талигаачийн бие дээр бусад жижиг гэмтлүүд ч байсан. Жишээ нь уруул, шанаа, чих, нүд зээж, шагаа зэрэг газруудад цус гаралт жижиг шарах байсан. Эдгээр шарах нь олон удаагийн цохилт мохоо зүйлээр учирсан гэж тэмдэглэгдэжээ. Гэхдээ эдгээр нь нас барахад шууд нөлөөлөөгүй зөвхөн хөнгөн гэмтэл гэж үзсэн. Өөр бас маш хүнд гэмтэл авсан хохирогч нь итгэл байсан бөгөөд итгэлд хийсэн шүүх шинжилгээний дүгнэлтээс харахад итгэл нь зүүн талаараа маш их гэмтэл авсан. Жишээлбэл зүүн талын 8, 9, 10 дугаар хавирга нь хугарсан. Зүүн өвшиг нэцрэлцсэн буюу гэмтсэн. Цээжний хөндий дагаар болон шингэн хурсан. Эдгээр зүйл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаа цохигдож үүссэн гэсэн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтээр гэмтэл нь маш хүнд, хүний амь насанд аюултай хүнд гэмтэл тооцогдно. Гэхдээ цаашаад хөдөлмөр эрхлэхэд нөлөө үзүүлэхгүй хэмээн дүгнэлт гаргасан. Харин тулгаагийн биед үзлэг хийхэд зүүн чихний ард цус хурсан улайлт, зүүн нүдний доод завх хөхөрсөн, баруун гуйны ард жижигхэн шарах, мөн хамрын зүүн талд шалбарсан шарах байжээ. Хэрэг толбогдсон шүүгдэгч хаана тухайн үед хүнлүү аптекоор буюу хүчтэй хурц зүйлээр тухрын цохиж гэмтэл учруулсан нь шүүхээр батлагдсан. Хяналтын камерын бичлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэг болсон газрын үзлэг гих зэргээр үндэслэн тогтоожээ. Шүүгдэгч хаана тухайн хэрэг болдог өдөр ахынхаа машиныг ахыгаа ажлаас нь эрэхтэн унаж гарч явсан ба амь хохирогчийн толгойд зоосон аптек нь ахынхаа машинаас авсан бөгөөд ах нь дуудлагаар машин онгойлгох, хаалга онгойлгох үйлчилгээнд явдаг байсан учраас машинд нь багаж сэлбэгүүд бэлэн явж ижээ. Эд мөрийн баримтаар тооцсон тухайн аптек нь целлулоидын бариултай нийт 26 см-ийн урт, ажлын хэсэг нь 12.5 см, бариул хэсэг нь 13.5 см-ийн хэмжээтэй нэг ширхэг целлулоидын бариултай аптек байжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж нь ярихдаа би хүүгээ хүний гарт орж амь насаа алдсанд маш их гомдолтой байна. Гин буруутай этгээдийг яаралтай олж тогтоож өгч хуулийн хатуу хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна. Мөн бид нар өмнө Говь аймгаас онгоцоор болон машинаар ирсэн зардал, талигааж хүүгээ нутагт нь хүргэж оршуулах зардал гээд нэлээд их хэмжээний төлбөр мөнгө гарах болцоод байна гэх мэдүүлгийг өгсөн ба мөн дахин мэдүүлэг өгөхдөө би шүүгдэгч аад гомдохгүй байхыг хичээж байна. Мөн хохирол нөхөн төлөгдсөн сэтгэл санааны хохиролд одоо 5 сая төгрөгийг нэмж авсан хэмээн мэдүүлгийг өгчээ. Энэхүү хэрэг дээр шүүхийн эцсийн шийдвэр гарсан ба шүүгдэгч аг хүнийг алах гэмт хэрэгт буруутай хэмээн тогтоогдсон. Мөн хүний бие мах бодит хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон ч энэ хэргийг хөөн хилцэх хугацаа дууссан гэж үзсэн тул хэрэгсгүй болгосон. Тиймээс шүүгдэгч ад 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлсэн. Харин шүүгдэгч Б-ийн хувьд хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт буруутай гэж тогтоогдсон. Хөнгөн гэмтлийн хэргийг нь хөөн хилцэх хугацаа дууссан хэмээн үзэн хэрэгсгүй болгосон. Шүүгдэгч Б-д 10,000 нэгж буюу 10 сая төгрөгийн торгуулийн ялыг оногдуулсан. Түүний өмнө 2 хоног цагдаа хоригдсон хугацааг тооцож нийт торгуулийн дүн 9,970,000 төгрөг болсон. Шүүгдэгч Б уг торгуулийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой. Хэрвээ төлөхгүй бол шүүх торгуулийн 1 хоногийн дүнг цагдаа хорих ял болгон солихыг мэдгдсэн. Өнөөдөр ийм нэгэн харамсалтай хэргийн талаар та бүхэнд хүргэлээ. Тэгээд ялангуяа дөнгөж 20 гарч байгаа залуус маань энэ хэргийг сонсоод бас нэгийг дотроо бодож тунгааж байгаа ах гэж бодож байна. Бүгдээрээ бие биедээ хайртай байгаарай. Монголчууд цөөхөн шүү гэдэг үгээр өнөөдрийн хэрэгээ дуусгацгаая. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.